Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн эрх баригч либерал ардчилсан намын гадаад харилцааны газрын дарга Казунори Танака уулзалтын эхэнд их ажлынхаа дундуур цаг зав гарган Японы парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаад нь Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэг доржид талархал илэрхийлсэн юм. Тэрээр мөн Японы парламентын төлөөлөгчдийн танхимдах Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга эдийн засаг аж үйлдвэрийн сайд Хаяшимото болон либерал ардчилсан намын ерөнхий зөвлөлийн дарга Япон-Монголын найрамдлын бүлгийн даргасан нараас Монгол улсын ерөнхийлөгчд илгээс мэндчилгээ гардуулан өгсөн юм а. Ноён Танака Японд болсон газрын хөдөлთა холбогдуулан Монгол улсын засгийн газар Монголын ард түмнээс илгээсэн халуун сэтгэлийн тусламж дэмжлэгийг Японы ард түмэн хүлээн авсан талархал илэрхийлсэн. Тэрээр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд төрөл бүрийн салбарт гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглээд 2015 онд хоёр тал өндөр дээд хэмжээний харилцан айлчлал өрнүүлж Монгол улсын талаас ерөнхийлөгч Цахиагийн элбэгдэрч улсын хурлын дарга инх болд ерөнхий сайд Цайхан бэлэг нар Японд 10 дугаар сард Японы ерөнхий сайд Шинзо Абе Монголд айлчилсныг дурдсан юм. Японы нэг ерөнхий сайд Монголд хоёр дахь удаага айлчилсан нь Японы түүхэнд анхных бөгөөд энэ нь Японы талаас Монгол улсыг онцгойлон авч үзсний илрэл юм гэлээ. За мөн Японд 7 дугаар сарын 10-нд парламентын зөвлөхүүдийн танхимын сонгуул, 6 дугаар сард Монголд улсын хурлын сонгуул болох тул хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа эрхэм гишүүдэд амжилт өрөөсөн юм. За Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгдэрч харин хэлэхдээ дотн мэндчилгээг хүргэж ирсэнд баярлснаа илэрхийлэн за манай хоёр орны харилцаа маш хурдтай сайхан хөгжиж байгааг хэлсэн юм. Ялангуяа парламент хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа тухай ярьлаа. За парламентын гишүүдийн харилцан айлчлал маш чухал гэж онцолсон. Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлцээрийг байгуулж дуусгах шатандаа орсныг тэмдэглэсэн. За нэг үгээр хэлбэл хэрэгжиж эхлэх шатанд эхлэх гэж байна гэсэн юм а. Энэ бол их сайхан мэдээ гэж мэдээлсэн. За бидний хамтран хэрэгжүүлж байгаа төслүүд нисэх онгоцны шинэ буудал Баянзүрх төргийн эмнэлгийн барилга гээд олон бийг хэлсэн. За ажил сайн явж байгаагч энэ үеэр онцолж байлаа. За Монгол улсын хувьд цаашдаа эдийн засгийн түншлэлийн хэлцээрээ дамжуулан хоёр талын хамтарсан бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломжтой байгаагаа ч мөн онцлон дурдсан юм а.